Биш болж байгаа юм шүү. Тэгтэй адилхан болохоор тоо гэж андуурав да. Дундаа нүхтэй болохоор дугуй гэж бодов доо. Онгоц гэхэд ордог о усаг би байна. Ямар моног юм бэ? За хоорхон эрэгтэй хүчтэй эрэлхээд аргалтай үсгэлийн баярын мэндийг хүргье. Ана маань үнэхээр мондог шилдэг хүүхдүүд шүү тийм ээ. Багш надад бахархах байна гэдгийг бүр дахин хэлмээр байна. Баали. Хүүхдүүдээ. За одоо манай Юу үг юм? бахархах. За би бүр та нараар ингээд маш их хайрлаа. Ямар мондог юм бэ гэж дотроо бодож байгаа. Үнэхээр мондог хүүхдүүд гээд маш их хайрлаад бас ингээд шүтэн бишрээд энэ ингээд их бахархах. За энийг уншия. Ямаа таван шуу малын нэгийг гэдэг ямаа бол буг мал их ашигтай ямааны төлийг ишиг гин ямаа Аав ээжиг ажилластай. Ачид багшийн минь заасан алтан номын тэргүүр усаг би байна. Тэгтэй адилхан болохоор тоо гэж андуурав да. Дундаа нүхтэй болохоор дугуй гэж бодов доо. Онгоц гэхэд ордог о усаг би байна. Сайн байцгаана уу? Сая манай хоёрын үсгэлийн баяр болоод дууслаа. Тэгээд унаг онлайн сургалтын төвийнхаа хамт олонд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд айгүй хөөрхөн юм болоод өнгөрлөө. Айгүй хөөрхөн бүгдээрээ нөгөө юм хөөрхөн манай охин гэхэд аав усаг олсон. Тэгээд аав усаг манай хүү оргил ийм усаг олсон. Тэгээд бүгдээрээ айгүй хөөрхөн малгайгаа хийгээд өмссөн, үсгийнхаа шүлгийг уншаад сурсан мэдснээ аав ээж нартай бас үзүүлээд юу уншиж чаддгаа үзүүлээд тэгээ нэг хөөрхөн төрийн дуулаад айгүй хөөрхөн. Ер нь энэ онлайн сургалтын төвийн хамгийн хөөрхөн бас гоё юмнуудын нэг нь бол Монголынхаа хичээл болгоныхаа өмнө Монголынхаа төрийн дуулалыг дуулцгаадаг айгүй хөөрхөн гараа урдаа барьж аваад хөөрхөн дуулдаг, тэдрэн их хөөрхөн байдаг. Тэгээд ер нь айгүй гоё мундаг сэтгэлээсээ мундаг хүмүүсээ баярлаа. Анх хэлжсэнийг бодвол ингээл материал улам сайжраад, улам гоё болоод, улам өнгөлөг болоод анх өгдөөсөн материалууд нь ч гэсэн угаасаа ингээ хүүхдэд үзэхэд айгүй сонирхолтой өнгөлөг, айгүй гоё материалууд байсан. Тэгээд тэдрийг ингээл хэвлээд авчгаар нөгөө дэвтэр шаардлагагүй. Элемент дэвтэр шаардлагагүй. Урд нь би энэ Монголоос элемент дэвтэр захиж авчирж ирээл бичүүлдэг гэсэн чинь одоо бол энэ сургалтын төвд бол тэг шаардлагагүй айгүй гоё. Тэгээ багш нар нь айгүй хөөрхөн компьютер дээр ингээд яг гараараа бичиж байгаа юм шиг яаж бичих гин ингээд айгүй гоё зааж өгдөг. Ерөнхийдөө тэр нүунийг жинхэнэ онлайн курс гэдэг утгаараа онлайныг үнэхээр ашиглаж чадж байгаа мундаг багш нар байна. Тэгэл илүү сайжраад байгааг ингээд анзаараад хараад байгаа. Илүү гоё юм сураад байгаа. Тэгээд багш нарын харьцаа бас айгүй хөрхэн ийдэг. Дээрэс нь айгүй гоё Монголынхаа ингээд айгүй гоё үгнүүдийг бас хэрэгэлдэг. Жишээ нь манай хоёрын ингээд ойлгохгүй байгаа, мэдэхгүй байгаа үгнүүдийг бас ингээд хэрэглэхээр багшаасаа энэ юу гэсэн үг юм гэхээр айгүй гоё тайлбарлаад өгдөг. Би бол тайлбарлахад нэг айгүй л юун тайлбарладаг юм байна гэдгээ бас айгүй сая багшийнхаа юунаас нь харж авлаа. Багш нь айгүй гоё дэлгэрэнгүй гоёар тайлбарлаж өгдөм байна. Тэгэхээр ингээд хүүхдүүд яг манай хүүхдүүд яг ингээд миний ярьдаг ер нь ээж ахаа хүүхдүүд ер нь ээж ахаа ярьдаг өгнүүдийг болохоор айгүй сайн мэддэг. Тэгээ ярианы баялагын өгнүүдийг болохоор айгүй сайн мэддэг. Тэгээ ээж аах нь хэрэгэлдэггүй ярианы баялагын өгнүүдийг болохоор мэддэггүй юм байна. Тэгээд багш нь ингээд өөр яг ингээд Монголын гоё илүү гоё нөгөө
яриагаар нь одоо жишээ нь өнөөдөр гэхэд ямар үгийг хэллээ. Та дээрээ бахархаж гин гэдэг үгийг хэлсэн чи бахархна гэдэг чи юу гэсэн үг юм? Би одоо өстэй тиймэрхүү үг хэлж байгаагүй хэрэгэлдэхгүй л байгаа байхгүй ойлгохгүй мэдэхгүй байхыг бодоход энэ мэтлэн бас өөрийнхөө илүү гоё монгол хэллийнхаа баялагийг илүү сайжруулах хэрэгтэй юм байна гэдгийг минь бас ойлгуулж өглөө. Тэгээд багш нартаа маш их баярлалаа. Тэгээд айгүйх сэтгэл зүрх гаргаад илүү сайжраад байгаа нь илүү гой юм нэмээд байгаа нь ингээл хичээл олгон дээр харагдчихээн. Тэгээд дараагийн унах шатаа сая төгсөн дараагийн даах шат нь бүр үнэхээр бас хөөх юм байна. Бүр сурах бүр илүү гоё тайлбарлаж өглөө. Илүү сайн уншиж сурах юм байна. Тэгээд илүү бас илүү гоё юм сурах юм байна ямар ч гэсэн. Тэгээд онлайн түмэн илүү олон шаттай болж байгаа юм байна. Энэ мэтлэн яг ингээл илүү гой болгоод байгаа нь харагдаад байгаа. Энэ минь ингээл батламж нь ийм хөөрхөн ингээ явуулцдаг. Тэгээ бид нар ингээд принтлээ гаргах чинь тэгээ би ингээд нэг ноглоох ачих болов одоохондоо ингээд юу яатсан. Хатуу картон ингээ наацсан байгаа. Тэгээ одоо ингээ гоё жаазалчин. Тэгэл энэ мэтлэн ийм гоё ингээд сурсан мэдсэн юм бас үзүүлэх харуулах юмтай болгоод аюу хөрх ингээд хүүхдүүд аюу хөрх ингээ итвэхжүүлээд манай ангийн хамгийн итвэхтэй сурагч гээл аргалыг хүслэн тэгсэн байна. Тэгээ энэ дээр нь ингээд хөрхөн тодорхойлоод өгсөн. Аргалыг болохоор манай ангийн хурдан уншигч хамгийн хурдан уншигч гээд тэгээ энэ мэтлэн аюу хөрх ингээ хүүхдүүдийг яаж гоё баярлуулах уу, яаж илүү хөрхөн итвэхтэй байлгах уу гэдэг мэдэг энэ дээр нь аюу гоё энэ мэтлэн өнөөдөөс аюу гоё харагдаж байна. Тэгээ бас нэг гоё юм нь болохоор нэг явцдаа бас хүүхд чинь ямар ягааг одоо юун дээр анхаарах хэрэгтэй байгааг юу гэлөө сайн байгааг ингээд хөрхөн мэдээлэлээд идэм билээ. Мэйлэр тэр нас их хөрхөн байсан. Тэгээ бүх юмаа цаг тухайд нь гоё мэйл явуулдаг нь бас их гоё юм байлээ. Энэ мэдчлэн бүр магтаад авал одоо нөгөө санаанд орчирч байгаа юмуд нэмэрхүү юмнуудын дээр зөндөөл би чинь тэгээд ер нь хичээл дээр нь бас манай хоёр хүүхд чинь бас харцангуй хөрхөн бие даагаад би чинь тэгээ ганц биеж болохоор ажиллаа хийн өөрөө бас эхний курс мөртэй явна гэл тэгэл энэ хоёрыг чинь зарим тохиолдолд орхиод гардаг байхгүй. Тэгээ би цог зүүмээр ороод сансаал хараад явхад бас хөрхөн бие даагаад сураад хөөхөн энэ мэтчлэн онлайнаар сурах аюул давуу талтай юм а. Гэрээсээ гаргаж хөргөж өгч аваачиж өгөөд ах шаардлагагүй. Гэрээрээ хөрхөн ингээл компьютер дээр нь суулгачаал өөрөө бас нөгөө давхар зүүмээр нь орчоод хоёр зүүмээр орчоод нэг нь болохоор хүүхдүүд минь очин нэг нь болохоор би өөрөө гадаа ингээл хичээл ортлоо очоод ямархуу ингээд манай хүүчин бас л хичээл өмүүлнэ штэ. Тэгээд өмүүлэх үед нь юу аяга дараа хийлээ гэл хөрхөн тэгээ явцдаг. Мэтлэндээ онлайнаар сурах аюу сайн даваа талтай юм аа. Тэгээд хөөрхөн гоё өсгөлийн баяр болж дууслаа. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд та бүгдийн ажилд нь илүү их амжилт төсөе. Тэгээд сэтгэл зүрхээ гаргаж байгаа ажил чинь үнэхээр гоё сэтгэл зүрх чинь мэдрэгдэж байгаа шүү гэж хэлмээр байна. За баярлалаа. За тойрд энэ унаг Монгол сургуульд нь тойр чи хэдэн сургуульд явжлаа Монгол сургуульд? 3 сургуульд явжсэн. Тэгээд унах сургууль нь яг юун илүү гоё таалагджээ? Хичээл яхахгүй зүгээр л онлайнаар болохоор. За гэрээсээ тий. Тэгээд хичээлээ эхлэхдээ төрийн дуугаа дуулдаг. Монгол төрийн дуулаа дуулдаг тий. Миний охинд бас юу нь гоё байсан. Зөндөө олон өнгөтэй гоё материалтай тий. Тэгээ нөө яаж ичихийг заадаг юм гоё яаж ичихийг компьютераар гоё бичиж багш нь бичиж зааж өгдөг тий. Тэр нь бас гоё. Тэгээд уншихтаа зарим үгүүд нь ямар байдаг лээ зурагтайгаа байдаг тий жишээ нь. За маань. Тийм тий. Өөр юу гоё санагддаг вэ? Унаг сургууль нь. Миний хүү яагаад аа усаг болсон юм? Намайг арил гэдэг болохоор
Миний охин. Ягаад аавс хамгийн эхлэлээс үсгэнэ. ихний өсөг болохоор. За. Өөрт хоёрд гоё хэлэх юм юу бэ? Багш нь таалагддгоо. Багш нь хөөрхөн миний хүүхдүүдээ гэдэгтэй. Яг ээж гэд ярьдаг те. Минийхөө миний охин гэж ярьдаг те. За, өөрт хоёрд гоё сургуулийн талаар ярих юм уу вэ? Одоо тэгээ та хоёр мундаг байна шүү дээ. Эхнийхээ унах шатанд төгссөн дараа нь ямар шат гэлээ? Даах шатанд даарах. Хэдэн шат байлаа сая өнөөдөр үзүүлсэн шүү дээ. 7 шат байсан. Гэхдээ бас нэмээд дахиад 2 нэмэгдсэн гэсэн. Тэгээ 9 олсон гэсэн шүү дээ. Тэрийг бас хэлжсэн. За. Өөр юу гэж хэлмээр байна? Багш нартай юу гэж хэлэх вэ? Гоёсэн. Тэгээд Баярлаа. миний охин Баярлаа. багштай баярлаа гэж таар. Багштай баярлаа. Баярлаа. За баярлаа та хоёрт.